өнөөдөр 26 оны 4 сарын 28 хувьцаа эзэмшдэг хурал болж байна. Жижиг хувьцаа эзэмшдгийг төлөөлөөд оролцож байгаа хувьцаа эзэмших төгөлдөр байна. За, эд улсын хувьцааг анх IPO хийхэд нь гэр бүлээрээ бага хэмжээгээр худалдаж авч байлаа. Ер нь бол одоо мэдээллийн технологийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ дижитал эрен үед маш ирээдүйтэй компани гэж хараад анхлан худалдаж авч байсан. Мэдээж сорилт бэрхшээл олон зүйл байгаа ч гэсэндээ өдөө хүртэл хамт байгаадаа бол баяртай байдаг. Хувьцаа эзэмшигчдийн ээлжид хурал маань амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ хурлаас хараат бус туцын гишүүнээр сонгогдсон ажил болсондоо баяртай байна. Та бүхэнд цаашдаа ажилд өндөр амжилт хүсье. Компани маань 2024 оны 6 сараас хойш 2 жил гаруй 100% тасалбар ажиллагаа хүртээмжтэй байдлаар хийж ажилласан одоо гол онцлог үзүүлэлт юм аа. Сүүлийн 3 жил хугацаанд тасалбар Нобел ашиг тараалаа. За энэ онд бол нэг жигцаанд 4 төгрөгийг ногдохоор тараасан байна. Манай хамт олон бол 2025 онд менежментийн 9,001 болон ISO 27000 гэсэн олон улсын стандартуудын дагуу үйл ажиллагаагаа явуулж ирлээ. За мөн түүнчлэн Атайм институтээс олгодог одоо мэргэжлийн сертификатын ажилтнууд маань авсан нь бас онцлог юм. За үүгээрээ дамжуулан өөрсдөө төдийгүй Монгол үйл ажиллагаа явуулж байгаа бусад даатууд за мөн датагаа өөрсдөө хадгалж буй бас газруудад байгууллагуудад зөвлөх үйлчлэг үзүүлэх боломжтой болсон мөн зөвлөх үйлчлэгээ бас үзүүлээд ажиллаад байж байна. Тиймээс одоо ирэх жилүүдэд бас зах зээлийн гэрээнд хандлагыг дагаад бид нар улам аюулгүй байдлаа сайжруулах харилцагч хэрэглэгчтэй аюулгүй байдал хэрэгцээ шаардлагад үндэслээд бид нар хиймэл оюун суурилсан одоо хиймэл оюун зориулсан дата төвийн бас өргөтгөлийн ажлыг дараханд эхэлж байгаа. 15 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан IPS компани хамт олон болон за 2017 оноос хойш хамт байгаа хувьцаа эзэмшигч та бүхэндээ ойн баярын мэндийг хүргье.